За шинжлэх ухааны таны мэдхүүн од мөндөр сувг үзэг сонсогчдоо сайн сайхныг хүссэн мэдчилж байна. Дэлхийн дуу хоолой гэсэн нэвтрүүлгээрээ эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлгийн ураатай MMS компани мөн од өндрийн алтан гишүүд оролцож байна. Студид Гантулга, Донорвын Гантулга амар санаанаар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв маш гоё сонирхолтой сэдэв байгаа. Хиймэл оюун ухааны хувьсал болон одоо ба ирээдүй. За тэгээд хүрэлцэн ирсэн Гантулгатаа баярлалаа. Ногоон оюун хиймэл оюун ухаан гэж байгаа шүү дээ. Би зүгээр ганц асуулт асуучих. Яг тоочин хүний хувьас та ч одоо тоочин гэдэг өөрийг их тодруулалт гэдэг юм болохоор хиймэл гэдэг үгээс нь эхлэе. Хиймэл гэж яагаад нэрлсэн юм? За ер нь оюун хиймэл яг хиймэл оюун ухаан гэхэлэр эхнээс нь эхэлчлээ тийм ээ. Оюун ухаан хиймлэр бий болгоно гэж хүний тархин дотор болж байгаа энэ процессыг хиймлэр дуурайж бий болгох гэж оролдож байгаа. Яг одоо маш товчоор хэлэх юм бол хүн ер нь буцааж хүнийг бүтээгч за хэрэв бурхан байдаг бол бурханы өдөр тоглох гэж оролдож байгаа. За ийм л одоо их сонирхолтой цаг үе дээр байж байна л да. Тэгээ өнөөдөр яхаа за амар санаатайгаа хоёулаа сайхан хиймэл оюун ухааны хувьсал ер нь одоо ямар байна, ирээдүйд ер нь ямар болох гээд байна гэсэн тий. Хүмүүс ялангуяа энэ сэтгэгч нар юу гэж одоо төсөөлөд байна. Энэ талаар сонсогчдоо санал бодлоо хуваалцъя гэж бэлдэж ирлээ. За ер нь одоо оюун ухаан гэдэг ярихаар хиймэл гэдгээ ярихаас өмнө оюун ухаан дээр ярив тий. Ер нь оюун ухаан гэж одоо юу юм тий? Бид бүгдийн одоо хоорондоо ингэж ярилцж байна. Англиар бол intelligence гэж нэг ойлголт байгаа. Knowledge тий, мэдлэг, бас cognition, танин мэдхүү юмыг одоо олж мэдэх гэсэн. Тэгэхээр ингээд буцаага түүх харахаар ингэдэм байл да. Одоо айл одоо бүр одоо амьдрал үсээд ингээд нэг системтэй үсэж явах үед бол тэд нар бас л ийм cognition буюу ингэж танин мэдхүүн бас ийм хамгийн анхын шатны юмнууд байсан тий. Энд болохоор ингээд юмд хүрчээд мэдрээд тэрний хариу үйлдэл үзүүлдэг. Бактери бол одоо ботохгүй шүү дээ. Гэхдээ хоол байгаа газар руугаа бол өөрөө ингэ яваад очиж байна. Зөн сонгоор. Тэр чинь бас л танин мэдж байгаа. Иргэн тойрны танин мэдж. За дараа нь одоо нэг 500 сая орчим жилийн өмнөөс эхлээд ингээд амьтад олон ёстой болоод тэгсэр одоо амьтад үсээ түнч хүртэл тэр үед бас л нэг амьтан ингээл орилол явж байгаа шүү дээ. Тонд нь ороо явж байгаа. Энэ үед бол ингээ хамгийн гол нь тэр амьтад ихлээр ялгаа гарч тархитай болоод эхэлж байгаа тийм. Тэгэхээр энэ үед бол бас танин мэдхүү одоо суралцах learning энэ бас явж эхэлнэ. Гэхдээ дандаа нөгөө нэг алдсан дээрээс сурдаг тий trial and error тий. За ингэж болохгүй юм байна шүү. Тэгээ тэрийг бас хадгалж авдаг. За тухайлбал одоо амьт нь нохоонд ингээд тий суулгаж байгаа тоолоо гэдэг хахаар дараа нь нохоо ирээд тоолоо итгэн тулд ингээд суудаг чинь тий. Нэг их айхтар цаана бодоод байгаа юм байх. Гэхдээ бас л тэрэн дээр амьтны тэр одоо туршлага дээрээ суурилсан ингээд бас цааталтан оюун ухаан ингээд ажиллаж байгаа. За одоо тэгтэл нэг 200-аад мянган жилийн өмнөөс хүн. За яг энэ бидний одоо яг энэ Homo sapiens гэх юм бол нэг 160-аад мянган жилийн өмнөөс л бий болж байгаа шүү дээ. Энэ гараад ирэхээр одоо хүний одоо оюун ухаан гэдэг юм уу, consciousness тий энэ гарч ич. Энэ дэр хамгийн том хүчин нөлөө үзүүлсэн нь хэл. За энэ хэлийг тойрож жоохон language тий одоо бидний ярьж байгаа энэ хилэн дээр жоохон хойлоо жоохон тогтоо ярьчээ гэж бодчих. Яг одоо хүмүүс рүү орж иж байгаа юм чинь. Юу гэхээр ер нь мэдээлэл солилцохоор чинь одоо бид нар монгол хэлээрээ ярьж байна. Миний ярьсныг одоо бид нар бүгдээрээ сонсоод ойлгож байна. Тэгэхдээ энд нэг асуулт байгаа. Яг миний тархин дотор ажиллаад бодоод ярьж байгаа зүйлийг хэлээрээ дамжуулаад ярихаар та яг адилхан юм төсөөлж чадж байна уу? Өөрөөр хэлбэл энэ мэдээллийг дамжуулж хэр одоо яг точны precise дамжуулж чадж гин үгүй юу гэдэг чинь хэр сайн оновчлолтойгоор дамжуулж чадж гин үү гэдэг нь. Тий. Би энд нэг гэхэд яг нэг юм ойлгож байна тий. Энэ юуны хувьд бол одоо энэ хиймэл оюун ухаан гэдэг одоо цааш тийшээ гулсаад орчноо одоо. Ер нь бол энэ компьютер гараад ирдэг чинь хамгийн гол хүнээс давуу тал үүсгэж байгаа чинь нэг кодыг яг нэг ойлгоод байгаа байхгүй. Кодлоо дамжууллаа, тайллаа яг адилхан. Тэгэхээр тэнд бол маш том мэдээллийн хооронд үл ойлголцол үүсэхгүй ийм асуудал гарч байна. Тэгтэл монголчууд бол юу гэлээ нөгөө буруу ярь зөв ойлгоно гэдэг нэг ярьсан яг наач бодогчлаа. Түмэн янзаар
Түмэн янзаар ойлгоо. Тэгэхээр хэл бол яг үндэ бол энэ дээр үе одоо бараг тий 100 гаруй мянган жилийн өмнөөс ингээд төгөлдршөө явж байгаа. Тэгэхдээ бас нэг мундаг хүчин зүйл болж байгаа. Гэхдээ айгүй примитив шүү хэл бол. Тэр утгаараа одоо юу гэдэг шинжлэх ухааны хэл математик бол гайхамшиг гэдэг чинь precise аахгүй. Ямар ч алдаагүй. Энд байгаа тий нэг утга бол хин ч харсан яг тэр утгаар нь л ойлгохтой. За ингээд эхлэхээр одоо хүний энэ тарих орж ирээд хэлээрээ дамжуулаад хоорондоо ярилцаад суралцаад эхлэхээр одоо эн чинь нөгөө дараагийн шатанд гараад эхэлж байгаа. Би нэг юм ярьчаа. Тэр хүн би одоо ингээд нэг юм ярьлаа. За манай амраа ойлгож байгаа гутаа. Хүлээж байгаа гутаа тий. Тэр хариу үйлдэл үзүүлж байгаа би мэдэн тэг үг хэлнэ. Тэрийг би авангуудаа дахиад гэд давхар бодоод нөгөө миний юу бодож байгааг чи мэдээд гэдэг шиг нөгөө одоо энэ дэр чинь хамаг юм ихэл хамаг математикс энэ дэр ихэл. За ингээд хамаг асуудал ч эхэлнэ. Хамаг бүх юм эхлэв. Уртанд бол их сайхан байлаа шүү дээ тий. Хол болж ичээл цаанаас ДНЭ-д өгсөн үржих төлөв юм хийгээл тэгэл явж бат болдог гэсэн. Одоо дахиад нэг 2000 гаруй 2500 жилийн өмнөөс эхлээд одоо бүр нөгөө хүний тарих чинь философийн шинжлэх ухааны өсөлт тавигдаад эхэлж байна. Нөгөө мундаг философчд гарч ирэл тий. Сократ манай одоо дорнд бол Будда эднэр гарч ирэл тий. Ингээл гараад эхлэхээр одоо энэ ер нь бол энэ танин мэдхүү гэдэг чинь ер нь за яг тэр ном сонин дээр нь бичсэн байдیں۔ Ер нь өөр дээрээ аваад үтсэн ч гэсэн бид нар хүүхд ахудаа ч гэсэн яг л тэгдэг гайхаал ингээл эргэн тойрны харчаал тий. Шүн ялангуяа тэнгэрлэг хардаг тий. Тэгэл хараал энэ юм од байна гээл үзээл тий. Ер нь яагаад гэдэг вэ гэхээр хүний оюун ухаан энэ intelligence чинь ингээд тэндээс pattern seeking нэг юм зүү тогтол ингээ хараад хайгаад идэх. Хүний яг intelligent л бол дандаа тийм сониос зүү тогтол хайдаг. Үнэхээр тэндээсээ нэг зүү тогтол олоод авах юм бол тэр зүү тогтол маань өөрөөр хэлбэл одоо байгаа эсвэл өнгөрсөнд байсан үнэн гэсэн үг шүү дээ. Тийм зүү тогтол байсан. Тэгвэл тэр бол ирээдүйд бас яг энэ зүү тогтолд автагдах юм байна гэдээ үзэхээрээ бид нэр ирээдүйг зөгнөөд эхэлж байгаа. Мэдж шүү дээ одоо. Тэгэхээр миний мэрэгжил бол яг энэтэй холбоотой тоолол. Тэгвэл proactive approach гэдэг шүү дээ тий. Хандлага мөн үү? Proactive гэдэг бол төрүүлээд энэ бол магадгүй нөгөөх нь юу гэдэг вэ? Proactive нөгөөх нь pre-active гэдэг нь юу? Илүүтэй нөгөө өнгөрсөн дээр суурилж агаад анализ хийж агаад ирээдүг зөвлөх гэж орлоо. Лог өгдөл дээр суурилсан гаргалгаа юм шүү дээ. Энэ бол ер нь шинжлэх ухааны pattern seeking гэдэг анхал тэр дээшээ од хараад эхэлж исэн тэр хайж исэн тэр зүү тогтол тэрэн дээр үндэслэсэн энэ бүхэл бүтэн философи, сайенс, шинжлэх ухаан эднэрийн бол одоо суурь нь. Би өөрийнхөө мэрэгжилдээр ярил л да. Би чи актуарч мэрэгжилтэй. Актуарч гэдэг бол ер нь бол статистикч шүү дээ. Ер нь за ингээд даатгалын компани дээр очиод ажиллахаараа за танаа даатгалын компани дээр жишээлбэл машины хохирол тий нэг хүн ер нь өнгөрсөн жилүүдэд ямар хугацаанд аваар усалд ордог байна. Тэгээ нэг аваар усалд орохоор хэдийн хэмжээний хохирол гаргадаг байна гэдгийг ингэж судалж байгаа юм тий. Тэгчээд за яг ийм байдлаар байх юм бол ирээдүйд яг л ийм болох юм байна гэх тэрэнд нь таарсан хураамж авч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар ингээд машинтай хүн явж байна л да тий. Машин бариа явж байхад актуарчд бол хойтлын суудлаар хоошоо хараад хойтлын цонхоор харж суучаад за ирээдүг зөгнөх гэж оролдож байгаа. За баруун дэш эргээр болохоо хэлээ шүү гэж байгаа. Үндсэндээ бол энэ утгаараа бол энэ хоцрогдоод эхэлж байгаа. За тий хоцрогч эхэлж байгаа. Тэгвэл статистик юм биш үү? Бүх мэрэгжлүүд бүгдээрээ хоцрогдно. Яг гэвэл одоо artificial intelligence гэж ярьж байгаа бол өнгөрсөн тэр мэдээлэл түүх сонирн биш. Одоо тэр мэдээллийг чинь одоо тухайлбал бодъё л да. Одоо биднийг баавах чинь ингээд хөдөө сум бүр дээр нэг цаг үеийн ингээд станцууд байдаг. Одоо ч байгаль байх л та тий. Ингээд тэрэн дээр тавьсан. Тэрэн дээрээс очиод нэг цаг уурт нь очиод мэдээгээ аваад орой болгоно наашаага явуулдаг. За тэгэхээр энэ дээрээс хараад ингээд энэ дээрээс нь бүгдийн сайхан бүртгэж аваад нэг жилийн дата цуглуулж авчиагаад анализ гэдэг байхгүй юу? Нөгөө л паттерн сийг ингээ хайж өвөл болохоор цагаагаар ихсэж जैन салхин ингэж जैन. За тэгэл эрх жилүүд ингээ юм байна гэдэг. Гэтэл яг одоо юу болж байгаа вэ гэхээр тэр мэдээлэл ямар ч хэрэггүй. Яг одоо энэ дэлхийг хиймэл дагуулаас авсан тий цаг үеийн өөрчлөлтүүд яаж харагдаж байна. Яг одооны байгаа мэдээлэл цаг үерт бол хамгийн чухал болсон. Тэгэхээр тэр өнгөрсөн жил тийм байснаас хэрэггүй болчихно шүү дээ. Тэгэхээр одоо ийм энд тэнд тавьсан тэр хиймэл дагуулуудаас ирж байгаа мэдээллийг боловсруулах их чадвар нь чухал болохоос ш. Тэр нь ч өнгөрснөөс хамаагүй илүү
ирээдүйг үр дүнтэй болно. Тэгэд эхлэнгүү чинь тэр статистик чинь одоо асуудал гараад эхэлж байгаа. Жинхэнэ сорилтойгоо тулгарч байгаа юм шүү дээ. Жинхэнэ сорилт одоо тэгээд Амьд үлдэхүү гэдэг. За хоёулагийн яриа цаг байгаад орох юм бол мэрэгжилж биш. Ер нь хүн амьдлт рүү орно. Хиймэл ухаан руу орно. Яг нэг олон жилийн дунджаар хурд тунц тийм байна гэж цаг уурын мэдээ дандаа ярьдаг чинь тэгвэл дөнгөж сая чиний хэлдэг тэр өнгөрсөн дунджаар нь авч үзэж байгаад ярьж байгаа бол таалах гэдэг тийм. Тэгэхээр чинь нэг таны хэлдгээр одоо актуар та хойшоогоор суужаад урагшаа яаж их зааж ирсэн. Бас л адилхан нөгөө pattern seeking яг л тэндээс зүй тогтол хайгаад байгаа. Тэгэл тэрийгээ олж аваад тэр зүй тогтолтой байхгүй гэдэг дээр чинь бүхүүдэд статистик оршиж байгаа. Нөгөө тоонуудаа тавьж байгаа тийм магадлалтай байна. Таарч байна, таарахгүй байна тий гэдэг. Тэгээ зүй тогтлоо олоод авах юм бол за ирээдүйд ингэж явна. Энэ бол яг бас ингэж ер нь бол маш powerful, маш хүчтэй арга л да. Ер нь шинжлэх ухааны хүчтэй арга. Гэхдээ одоо хиймэл оюухан. Өөрийнхөө нэг ёстой жинхэнэ хөгжлийнхөө нэг тулах цэг дээр ирээд тулж байгаа л үйл явдал шүү дээ тий. Яг цагаа тулах юм бол тэгээ яг powerful байж болно, хүчтэй байж болно. Тэр чинь уусаал хүн төрөлхтний нэг коллектив гэдэг шүү дээ. Мэдлэг дээр суурилсан хамгийн өнөөдөр хүртэл бест байсан арга байсан уу? Байсан. Одоо тэгсэн чинь тэрнээс илүү үр ашигтай арга гарцсан учраас тэр өөрөө сорилтойгоо тулж байгаа гэсэн үг шүү дээ. Яг тийм. Тэгэхээр одоо шинжлэх ухаан чи өөрөө дээр юм асуудлын нэмдэг тавиад их чи. Одоо эмч гэдэг мэргэжлийг аваад байна. За эмч бол яадаг вэ гэхээр за бид нар өвдөд эмнэлэгт очлоо. Би сая очиод эмнэлэгт очлоо шүү дээ. Баахан цусны шинжилгээ авчихсан. Тэр яаж байгаа юм гэхээр миний цуснаас шинжилгээ аваад цусны дотор байгаа бүх нөгөө бүтц дотор байгаа тэр мэдээллийг гаргаж ирж тавиад тэг үнэхээр одоо нэг үзүүлэлт нь өндөр болцсон байвал за ер нь энэ үзүүлэлт нь өндөр байсан хүн ер нь дараагийн удаа тийм бөөр нь өвдөж гээд байдаг шүү гэсэн энэ мэдээллийг магадлал тэрийг нь бол сайенс затлан ажиллаж байгаа. Яагаад вэ гэхээр тэр бөөрч ажиллахын тулд ийм хэрэгтэй болдог тэрэн дутагдаар ингэдэг тэгдэг бүхүүлдээ яг тийм шинжлэх ухааны тийм онол тэгээ практик дээр нь үндэслсэн тэгээд тэр эмч бичиж өгч шээ. За гэтэл одоо хиймэл оюухай хөгжчихлээ тий. Тэгэхээр одоо би очиод эмнэлэгт яваад очлоо. Яваад очих юм бол шууд скандал одоо энэ ажиллахгүй байгаа. Жишээл бөөр нь ажиллахгүй байгаа бол эндээс цус аваад ямар ч хэрэг байхгүй. Зүгээр тэр бөөрийн яаж эмчилчих юм. Болохгүй байгаа бол тайраа хийчих юм уу тий. Эсвэл тэр дотор байгаа хорт авдар эднэр гэдэг эсийн буруу хөгжил яваад байгаа бол өөрөөр хэлбэл тэр урд нь тэгсэн ингэсэн тэр мэдлэг юу ч хэрэггүйгээр зүгээр шууд эмчилгээ хийж байгаа байхгүй. Ингэж. Тэгвэл шууд одоо point руу очино гэсэн үг шүү дээ. Асуудал руу эмчийн хэрэггүй болчихж байгаа байхгүй. Цаг хугацаа амжилж байна. Тэгээ хоёрдугаарт байна шүү дээ. Тэр хиймэл оюухан их хөвгөл чинь намайг одоо жишээл төрөнгүүтэй шүү дээ. Бүх мэдээллийг авцсан чинь. За тэдний ийм 5 уруутай юм байсан. Тэрнээс хойш баг одоо өөр гар дээрээ зүүсэн цагаар дамжуулаад над дээр байгаа бүх мэдээллийг хадгалсан байж. Тэрэн дээр яг эмчнэр шиг анализ хийвэл бүр амар юм хийн. Доор секундын дотор тарх гээл тий. Одоо цаашдаа ингэх юм байна. Тэгэхээр эмч гэдэг мэрэгжил хоёлаа ярьжсэн шүү дээ. Эмч гэдэг мэрэгжил одоо байхгүй болно гэж байна. Одоо энэ за та ийм амар юм ярихаас өмнө сурчлагаа яриад. Бид хоёрыг ингэж яриулж байгаа ивент гэгчээ бас сурчлах хэрэгтэй байна. За ингээд одоо манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент гэгч одоо дэмжигч байгууллагаар ногоо ирээдүйг хөгжүүлэх гэсэн MMS компани ажиллаж байгаа. MMS компани одоо 2022 оноос нарны цахилгаан ус үрийн дэлхийд номер 1 тооцогддог одоо үйлдвэрлэгч Jinko Solar брендийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор ажиллаж байгаа юм байна. Хэрэглэгчдийнхээ олон талт хэрэгцээ нийцүүлэн нарны эрчим хүчний иж бүрэн шийдлүүдийг санал болгож байна. Jinko Solar нь хэрэглэгчдэд хамгийн өндөр ажиллагаа бүхий tier гэж хэлээд байдаг шүү дээ. Нөгөө tier 1 2 3 гэдэг. Tier 1-ийн зэрэглэлийн нарны автанг эрчим хүч хувиргах, хоримтлуулах, системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа. Анхны үйлдвэр одоо энэ Jinko Solar 2022 оны эхний хагаст Santera болон San Giga гэд нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдвэрлэлийг зах зээлд нэвтрүүлсэн юм байна. За эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөнхийдөө нарны эрчим хүч гэдэг чинь шавхтшгүй гэж үзэн штэ. Гэхдээ мэдээж орчноо хорвоод хязгааргүй юм байхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн энэ нарны аймаг байгаад цагт хязгааргүй тийм. Тэр шатууд бид нар байхгүй гэсэн. Тийм. Хязгаарлагдахгүй гэсэн санаагаар хэлж байгаа тийм. Тэрэн дээр суурилсан одоогийн байдлаар хамгийн их төгс гэж тооцогдож байгаа технологиг Монголд оруулж ирээд санал болгож байгаа. За би нэг зүүрэлж ярьдаг эднийх ингээд ярихаар нарны панел хөдөө айлд байдаг штэ. Тэгнээх юм нэг олон сэтгтэй ингээд харагдчихдаг штэ. Тех тусмаа их жоохон пиксел so much pixelated гэдэг шиг ингээд пиксел ихтэй зураг шиг харагдсан юм байна л.
Тэр нь бүр нэгтрээд бүр хальс шиг болчихсон юм. Хар дэлгэц шиг. Тех тусмаа маш сайн илүү шингээдэг тиймэрхүү байд юм байна. Зүгээр Монгол хүн чинь нэг торг авахаар торг гэдэг үгүй заавал шатааж үзнэ гэдэг шиг тийм нэг юм байгаа шүү дээ. Нэг примитив маягийн нэг аппроч байдаг шүү дээ хандлага. За тэгвэл тэгж хандж болох юм байна. Зүгээр энэ хүндэ гэж хэлэх нь. За тэгээд Facebook хуудас нь MMS Green Building, холбогдох хуудас нь 7711 1999. Та бүхэн холбогдоод хөгжил дэвшилтэд хамт цуг байгаад нартай ажилламаар байгаа бол манай MMS компанитай холбогдоорой. За баярлалаа. Ийм боломж олгоод тэрийг чөлөөтэй тий бас өөрсдийнхөө мэрэгжлийн дагуу бас чөлөөтэй дураараа тий шалчих боломж олгож байгаа хамт энэ компани хамт олонд баярлалаа. Амжилт хүсье. Угаасаа дандаа юм advanced гэдэг чинь нэг юм урд яваа зүйлийг дэмждэг компани. Тэр нь надад таалагддаг бас. Одоо энэ мэдрэмжээр хүртэл тийм. Саяны нарных чи одоо нөгөө AI руу оруулах юм бол бүх юм бөөс рүү оруулдаг шиг. Одоо бол яг ингээд яаж ч утсан ингээд нарнаас ирж байгаа нарны фотон ирээд тэр дэлгэцэн дээр байгаа юм хөдөлгөөд энерги үүсгэж явж байгаа байхгүй технологи нь. Тэгэнгүүт яг ингээд яг дээр нэрэд ингээд их перпендикуляр буух юм бол хамгийн их энерги алдахгүй. Тэгэнгүүт одоо эдгээр чинь нэг жоохон AI-ийн тусламжтаар яг нараа дагж байгаа шүү дээ. Ингээд хаашаад 90 градус дээр барих гэсэн үг шүү дээ. Өөрөө ингээд хөдөлж. Өөрөө ингээд хөдөлж чинь дор тэн дээр хүн оролцохгүй. Ингээд одоо ингээд ажил ингээд эхлэх нь шүү. Тэрэн дээр нэг хажууд нэг хүн зогсоод ингээд дүүгээс бол тэр хүн ажилгүй болж шүү дээ жишээ. Тэгээ тэрний тэгвэл хойдлын нэг нарны панелийнх нь буулна, шаарыг болоод тэгээ хайдролик болж гэдэг идэртэй болж гэсэн үг. Тийм гэсэн үг шүү дээ. Тэндээсээ ороод тэр юугаа тэрийг мэдэрч аваад гараацсан хэмжиж байгаа л тэгэл жоохон хөдөлгөж шүү дээ. Тэгэл төвөөс над руу раацаар амарснаа очиод наадхаа тэдэн гараас ингээд дэгри эргүүлэхгүй тэгээд энэ нь өөрөө цаанаас ингэнэ шүү дээ. Цаанаас ингэ. Тэгэл нөгөө ашигт үлийн коэффициент төвцөн чинь мангар өндөр болоо. Тэгэл би ажилгүй болох нь шүү дээ. Одоо тийш ор. За ер нь одоо нэг жоохон хоёлаа дараагийн сэдв рүү орцгоо. Энэ ер нь AI ер нь яаж ажиллаад байна? Цаатал дээр нь тийм. Тэгэхээр түрүүний ярьжсэн ер нь бол энэ цааталд энэ AI-ийн ер нь нэг гоё юм нь хүний энэ танин мэдгүй хөгжөөд ирсэн чинь цаатал дээр нь ажилтдаг нь яг л өмнө нь бас л сайенс тэр дотроо математикс. За тэр дотроо цэвэр онлын математик гэдэг байсан юм чи одоо онлын биш болсон юм чинь нөл хэрэглээ. Одоо AI ч ерөөсөө нөгөө pure mathematics гэж ярьдаг байсан. Цэвэр математик чинь хэрэглээтэй. Тухайлбал тэр яг цэвэр онлын математикийн чи одоо нэг салбар нь тооны онол байгаа. Одоо нөгөө нэг анхны тоо. За тэгээд нөгөө анхны тоо бол тухайлбал нөгөө нууцлал биш үү? Криптографи. Эднэрт бол суурьнуудад ашигладаг. За тэгээд компьютерийн энэ өмнөх дээр бид нар бас батэрдэн хөтлөгч бид нар хальт ярьсан нэг компьютерийн хөгжилгээ тий. Тэрний чинь бас цаатал дээр нь одоо энэ компьютер чинь 2-ын тоолын системээр процесс тооцоолол хийгээ явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд ерөөсөө юу 2-ын тоол яриад байгаа хүн чинь 13 та 10-ын тоолоор л байдэн шүү дээ гэж боддог үчтэй компьютер чинь уучлаарай энэ 10 биш 2-ын юмар ажиллаад шүү дээ. Байн байхгүй гэдгээр. Тэгэхээр эдний цаатал дээр нөгөө нэг цэвэр онлын математик дээр амьдрал дээр байхгүй тооцоо гэж яадан гэдэг байсан чи одоо биш. Ийшиг ингэж яваад орч. Яг тэр одоо neural networks гэдэг одоо яг тэр deep learning-ийн шатанд очиод ирээд ажиллахаараа ерөөсө шугамаа айлгүйр calculus гэдэг одоо тооцоолол хоёрын ерийн л датагаа авахлаараа шугамаа айлгүйрийн одоо тэр процесс хийдэг тэр техникээр датагаа зөвлөж аавна. Тэр дотор нь за манай сонсогчдоос гэрээ математикийн анги төгссөн инженерийн мэддэг баг вектор матриц гэдэг тийм тоонуудыг ингээд олон хэмжээстэй болоод ийм хэмжээстэй байдаг. Тэр датагаа тэрлүүл оруулж барьж авна шүү дээ. Барьж аваад. Тэгээд тэрэн дотроо анализ хийхлээрээ calculus хийхлээрээ дандаа одоо математикийн ялангуяа дифференциал тэгштгэл дээр ажилладаг шиг ингэж ажилладаг. Энд нэг жоохон юм өөрчлөхөөр тэнд яаж өөрчлөх чинь гэдэг тэр зүй тогтлыг тэд нар бодож гаргана гэсэн үг шүү. Тэгэл тэр чинь үндсэндээ хүний тарих ажиллаж байгаа. Ер нь хүний тарих бол ингээд 86 тэрбум мэдрэлийн эсэс бүрдсэн суперкомпьютер. Яг одоогийн байдаг. Уул нь одоо яг би хүн болгоны тарих тийм. Гайхамшиг. Яс үндэс баян хоосон орлого ялгаагүй. Ямар ч ялгаа байхгүй. 86 тэрбум мэдрэлийн эс ингээд хоорондоо ингээд электромагнетик юм дамжуулж үйлдэлээ хийдэг ийм супер павертай процессортай хүн болгон процессортай мөн үү? Мөн. За тэгтэл хүний тархийг дөөрөөсөн имийг одоо бид нар хийх гэж оролдож байгаа байхгүй. Одоо уулна. Нөгөө одооны компьютерийн арга чинь бол яг энэ neural deep learning-аас арай өөрөөр бүх боломжийг шалгана шүү дээ. Шатартай бол бүх боломжийг шалгажаад энэ зөв юм байна. Гэтэл хүний тархи тэгж ажилтдаг. Мангар хүчтэй ажилтдаг. Шалгаж үзэл болж ивэл авчин шүү дээ.
Тэгвэл одоо шатрын их мастеруудтай ингээд нэг Каспаровтай ингээд нэг компьютер тоглоод хожлоо гэж мэдээ гардаг чинь зүгээр тэрийг тестэлжсэн бол тарах гэдэг. Компьютер шатрын их мастерууд хожид эхэлсэн шүү дээ. Ер нь 90-ад онд ингээд 2000 Каспаровтай тоглоо гэж гардаг байсан шүү дээ. Тэр чинь ер нь зүгээр тэрний зорилгын төлөө л хийж байгаа туршилтууд байсан тийм. Тийм шүү дээ. Яг тэр алгоритмээ гаргаж аваад яг хүмүүс тэр дотор гайхамшигтай Каспаров эднэр бол тархин шал өөр ажиллаж байгаа шүү дээ. Супер ажиллаж байгаа. Тэгээд хідэн нүүдлийн цаатгыг харна гэдэг чинь 2-3 нүүдэл дээр нэг нүүдэл нөгч өчнөө олон боломж. Тэрнээс цаашаа хойлроод тэр хооронд нь үржигдээд гарахаар хідэн сая боломжийг тэр хүний тарих шууд процессыг чадвартай байгаа хөө. Тийм арай жоохон өөр. Одоо нөгөө Beautiful Mind гэдэг кинонд нэг тоо хараал ингээд Джон Наш нэг иргэд идэв шүү дээ. Одоо тэндээс зүү тотлын хайгаад идэв шүү дээ. Тэрэн шиг тэр мундаг шатарчд бол тийг хийж чаддаг. Компьютер бол оронгуудаа тэр бүгдэн тэрнээс нь тэд нэр 5 нүүдлийн дотор тоглож чаддаг гэсэн бол компьютер ч одоо ингээд дуустал тоглож байгаа. Одоо бол ямар ч боломжгүй. Боломж байхгүй. Одоо бол компьютерийг ялна гэсэн ойлголт байхгүй. Одоо тэгээд алин оюухан юм. Гэхдээ нэг аль нь хиймэлээ. За би одоо ганц би одоо нэг шартай монгол хүн байхгүй юу? За одоо хөхтээлтэй хөхтэнгэрээ шиддэг. Тэгвэл компьютер датагаа өгөхгүй байх юм бол бид нар бол хожих бололцоо тийм шүү дээ. Яг гэж Каспаровтай тоглосон учраас тоглолтыг нь анадад зэгэд дараагийнх нь тоглогч нь илүү сайжирж байгаа гэсэн үг юм үстэй. За одоо яг наадах чи. Одоо тэгэхээр за нөгөө манай амраа маань ингэ төрүүлж тавихад 2 алхмын дараа ярих гэсэн юм яваад орчлаа. Тэрийг төгсгөлд нь ярив. Ер нь яг наадах чинь зөв. За одоо тэгвэл одоо дараагийн шатанд за хиймэл оюухан ийм төвшөнд ирсэн байт юм байж. Одоо ирээдүйд яах юм тэгээд. Одоо юу болох юм? Ер нь. За тэр тал дээр бол за би бэлдсэн бол яг ерөнхийдөө энэ Yuval Harari-гийн thinking гэх юм уу тэр талаас нь жоохон бариад бэлдсэн байгаа. Тэрнээс би энэ бүгдийг чинь өөрөө зохиогоо яриад байгаа юм биш шүү дээ тэр чинь тий цаана байгаа одоо тий тэр одоо л байгаа бид нартай хамт амьдарч байгаа энэ сэтгэгч нарын хилээд байгааг анхааруулад байгааг л дамжуулаад нэрээ юм байж магадгүй юм байна гэж ярьж байгаа юм тий. За яг одоо ерөөсө хэдхэн жилийн дотор ерөөсө ороо сая битүүрээ ярьсан тэр манай спонсорын панелийг хөдөлгдөг шиг ерөөсө бүх амьдрал дээр энэ AI-аар хөдөлж эхэлж байгаа. Одоо манайхан урдаас ороод ирсэн нэг тоос оруулагч явж байгаа шүү дээ. Очоод залгаад орхич нь эрэхтэн бүгдийн цэвэрлэлцэн хан мандар очингууд нь мэдрээд болиод тий. Тэгээд өөрөө ингэж явах таад энэ ханны өөрийнх нь планыг гаргачаад дараагийн удаа шууд планаараа явна. Сандал мандлыг нь байна гэдгийг өөрөө зурчин шууд мэдээлэл аваад явчихна. Их мэтлэнгээр ерөөсөө энэ бид нарын хэрэгжилж байгаа бүх юм нөгөө өмнө нэг Internet of Things гэж ярьдаг бас одоо бол тэрэн дээр чи AI нэмэгдээд ерөөсөө бүх бидний өөрөөр хэлбэл өдөр тутмын юм маань смарт болоод эхэлнэ. Тэр аль хэдийн эхэлсэн. Энтэй бол тийх болов итгэхгүй болов гэж маргах юм байхгүй. Хүн чи айгу сонио ингээд болж байгаа процессыг хүн ингэж тэр болгон ухаарч ойлгох чадахгүй алддаг байгаа байхгүй нэг тарих. Бид нар одоо нэг 10 жилийн өмнө зүгээр л гар утас гэхтэл бид нарыг бага багт гар утас гэж юу ийсэн байгаагүй шүү дээ. Утсаар ярих гэж юу болдог вэ? Энэ төвшүүдэн дээр очиж очрлоо. Тэгтэл одоо гама гэж хагаад гамагаас тэсээ болоод явдаг гэсэн. Тэгээ төрүүлж хэлэхгүй бол хүн ирэхгүй ш. Төрүүлж эхлэлийн өдрөнд уцаар ярьж захиалгаа өгнө. Нөгөөдгт нь очиж хэн гэлнэ. Одоо тэгсэн чи шууд хараад. Одоо бид нар гар утастай за нэг автомат буута Чингис хааны үед буулж алнаа тий. Тэгэхээр бид нар ийм юм болоод байгааг мэдэхгүй ингээл алдаад байна л да. Нэг анзаарахгүй өнгөрөөд байна л да. Өдөр цаахаа. Жохон хайнг байгаа юм шүү. Эсвэл хитрхи өдөр тутмын юмдаа ингээд дарагдаад байна уу? Тий. Дэндүү одоо бид нар чинь бол хүний бие чинь ингээд байглаараа юм өөр дээрээ ДНХ-ээр оруулж авах чинь ингээд эволюц явдаг. Утаа. Тэгтэл хажуу талынх юм мангар хурдтай явчихсан. Гүцэхгүй байгаа байхгүй бид нар. Нөгөөдгийг олж ухамсарлаж чадахгүй яалтаа. За хоёр дахь нь энэ сая бид нар ингээд хэрэглээ маань өөрөө ингэж одоо химэл оюухан орж ирж байгаа гэж байна. Тэгтэл одоо болохоор энэ өөрсдөө энэ Uber эднэр чинь ингээд жолооч хүн машин гарчлаа шүү дээ. Одоо бид нарыг орлоод эхэлж байгаа. Сая бид ярьж эхэлсэн зарим мэрэгжлүүдийг бол шууд орлоод бол хамаагүй илүү хурдтай гэж хэлж байна. Одоо Uber компани байна тий. Уул нь бол таксины компани шүү дээ. Гэтэл энэ бол таксины компани биш. Ягаад гэвэл энэ компани одоо зах зээлийн үнэлгээ 137 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа. Таксины компани хизээч ингэж үнэлэгдэггүй такси. Яагаад ингэж үнэлэгдэж байна вэ гэхээр энэ компани ерөөсөө одоо дотроо
одоо бодъё л да жолоочгүй болчих юм бол бид нар жишээлбэл одоо ажилласаа гэрлүүгээ явахдаа машинаа аж тавьчаад хаана парклах уу барих уу гэдэг асуудал байдаг. Хэрвээ зүгээр жолоочгүй бол очиод буугаал явчихна тэдэн цагт намайг ирж аваарай. Нөгөөх нь тэгээ буцаад өөр тишээ яваад гэн инээ дээрээ болно. Хоёрдугаарт тэр машин дотор ч одоо ерөөсөө бүх юм гэж штэ. Ястаа нөгөө хоол захиалгаас ахуулаад entertainment одоо залуучууд секс юу гэдэг тэр машин чинь тэр яриа компьютер дотор орчиж байгаа байхгүй. Иргэн тойрон дэлгэц нөгөө нэг том болцоод энэ тийж ихлэх болцоотой болно. Яг л заавал очиод байдیں۔ Паб сууж идэв тийм. Сууж идэн суулаа бүх юм гарч ирлээ инглээ тэр бүх юм дээр хай май болгодог юм байж байна. Найз охиноо дагуулад намайг тэрэлж хүргээдэг тэр хоорондоо юу ч хийж тэр хоорондоо ууж идээд феномен үздэг үү? Тийм. Тэгэхээр ийм боломж байгаа учраас Uber компани өндөр үнэлгээтэй та. Боддоо 137 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй. За дараагийнх нь нэг нь төрөний нэг хальт урдсан. Эрүүл мэндийн салбар дээр маш том шинжилгээ аль хэдийн ороод ирээд эхэлсэн. Одоо манай эмнэлгүүд дээр ч гэсэн тэр шинжилгээнийхээ үр дүн эднэрийг үзүүлж байгаа эднэр нь өөр болсон. Харин энд юу үнд орно гэж чинь эрүүл мэндийн салбар дээр. За Суйлах уу, асрах уу? наад чинь л айгүй чухал асуулт байхгүй. Манай сонсогч нарын хүсэж байгаа. Хүний яг амьд хүний харилцаа. Одоо би дандаа роботоор тариа хийлгэжээл бүх ингэжээл өдөржингөө хөвтөл тэрэн шиг өтөртэй амьдрал байхгүй шүү дээ. Харин нэг тий өөр амьд хүн ирээд таны бие өнөөдөр сайн байна уу гэт ингээд яриа тариа хийхнээр хүн хийгээд ярилцаад. За энэ бол одоо эмчнэр биш. Эднэр бол энэ мэрэгжил бол өнд орно гэж. За дараагийнх нь боловсролын реформ. За боловсролыг ярих юм уу дараа болох уу? Яг нэг амтлагаа хийсэн дээр баха. За тийм. Дараа нь бол тэр тусдаа явагдах байх гэж би бодож байна. Яг бол энэ сэдв чи угс айгүй том. Бараг нарийн яриул дахин хэдэд ч яригдах байх. Одоо тийм салбар болгон нэр. Гэхдээ өнөөдөр ерөнхий ярьж байгаа шүү дээ. Одоо ба ирээдүг. Тэгэхээр ер нь энэний хүрээнд ер нь боловсролын салбар дээр бол энэ дижитал шилжилт тий. Тэгээ цаашдаа хиймэл оюун ухааны ашиглаж эхлэх энэ бол энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон их том нэг хэсэг болоод ажиллаж байна. Энэ дээр одоо хамгийн наад зах нь гэхдээ хүүхдүүдийнхээ эрцийг сургуультай явж гэнэ үү, явахгүй нүү хэдэн цагт очиж гэн, яг аль хичээл дээрээ суу гэдэг эрцийн мэдээлэл шууд одоо бодит цагийн гормоор одоо энэ төв дээр ирж байх. төв сервер дээр тийм. Төв сервер дээр. Ингэснээрээ яах вэ гэхээр нөгөө big data суулгарч эхэлж байгаа. Ер нь хиймэл оюун ухаан гэдэг бол тийм big dataтай л ажиллана. Тэрнээс биш. Big data биш л байх юм бол статистикийн аргууд урах юм бол хиймэл оюун ухаан биш. Энэ шал өөр техниктэй. Хойшоо хараад одоо баруун тишээ гэдэгтэй адилхан болно гэсэн үг үү? За. Одоо их дата ороод ирэх. Одоо яг орлоо бид нар Монгол улс жишээлбэл нэг бараг 700-аад мянган одоо ерөнхий боловсролын сурагчид байж байна тий. За энэ 700 мянган хүүхэд маань яг одоо хичээлдээ ирж байна уу тий? Ямар хичээл дээр хэдэн эрсдэлтэй байна. Тэгэхээр тэрнээс чинь тэндээс энэ мэдээллүүдийг аваад эхлэх юм бол маш их юм хийж болно. Яагаад ирэхгүй байна? Ханаа том байна уу? Энэ үйлрлийн энэ цаг үе дээр их ханаа тараад ирэхгүй байна. Эсвэл тэр хүүхдүүд энэ хичээл дургу байна уу? Ингээд нүгэд ингээд мэдээлэл цуглуулж ирснийхээ дараа тэрэн дээр анализ AI ашиглаж анализ яг одоо яг бол маргааш тэр чинь өөр болчихно. Яг бол маргааш цагаагаар өөр дулаан болчихно. Тэгэхээр өөр тэгэхээр өчигдрийн дата хэрэггүй. Тэгэхээр боловсролын салбар дээр үндсэндээ ийм том одоо бүр revolution явагдаж байгаа юм. Та тэгээд одоо тэгвэл наадхыгаа яг жинхэнэ одоо баг шинжлэлийнхэн суурь гэж үзэж байгаа юм тий. Тий. Ерөөсөө л хиймэл оюун ухааныг гэж ярьж эхлэхээс өмнө эхлээд мэдээлэлээ бодит цагийн горим дээр тасралтгүй авдаг. Энэ бол одоо суурь нь одоо хоолн дата угаасаа датан дээр ажилладаг юм. За тэгэхээр энэ тэрийг эдгээр чи school management system гэж нэрлэдэг байгаа. За тэгээд дээр нь school management system сайн ажиллаад эхлэв learning management system. За одоо Elon Musk тэнд Neuralink гэдэг компани байгуулсан. Тэд нар ч одоо бүр хүний ажиллах гэдэг шүү дээ. Тархин дотор чип суулгаж шүү дээ. Одоо тэр хүний тархи чинь тийм супер компьютер юм болвол тэрэн дотор нэмэлт болох. За тэгвэл нөгөө нэг матриксээр гардаг шиг те боловсрал ихлээр чи одоо заавал тэрийг сурах гэж зоохгүй шууд аваачаал духруу юугаа чипээ хийж байгаа л тий хамаг мэдээлэл өгөөл тий. Тэгэд боловсрал тэр зүг рүү яваад эхлүүл одоо яах вэ? Одоо явж эхлэх гэж шүү дээ. Тэгэхээр яах вэ биш бид нар харин тэр богоонд нь амжиж сууж чадахгүй тухай ярих юм биш үү? Цагаад бол яг цагаад бол тий тэр богооноос хоцорчих юм бол задуусаа. За хоёулын 3 дахь юуруу орох уу? Одоо ер нь яах юм тэгээд одоо тэгээ. Одоо 3 дахь орохоос өмнө нэг асуулт асуучих. Би та хоёрын яриа бол ингээд нэг мэддэг юм аягүй гоё яриад ингээд хөгжөөд ингээд гоё яриад. Тэгтэл заримдаа амьдралаас тасрах гээд байна. Тэгэхээр нэг асуулт асууж. Бидний жоохон байхад аав зоддог байсан.
Яа тэгэхээр угаасаа сайн одоо зүгээр муухагаар ярил л да эхнэрээ зоддог те юм хүч хэрглэмнүүд. Угаасаа сайн эхнэрийг зараздаа нэг зодж явах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгвэл энэ зүйл бол нөгөө цуглуулсан туршлагаас үүдсэн гаргалгаа мөн үү? Тэгсэн чинь за зүгээр жишээ авч штэ. Жишээлбэл би сайн хүүхдээ ямар зодуулдаг. Би зодуулдаг. Муу хүүхдээс сайн хүүхдээс зодуулж яах гэж төсөөлье. Тэнгүүд би багтаа ингэ төссөн. Ерөөсө буруу байдгүй юм гэж хүмүүс аюух мэддэг. За. Би зодуулж өссөн тухай хот ярихгүй. Түгээмэл үзэгдэл одоо хүртэл ингэ байгаад байгаа байхгүй. Тэгтэл бид нэр одоо дөнгөж сая шаал өөр богоонд орох тасалбарын тухай ярьж идэл бидний нэг хэсэг монголчууд маань яг иймэрхүү байдлаар юм хандж штэ. Тэгэхээр би зүгээр энэ асуултыг асууж. Тэдний хандлага тийм байгаад байгаа тохиолдолд тэд нар өөрчлөгдөж бид нар тэр богонд тухай ярих хэрэгтэй биз дээ. А тэгвэл арчлалын зарчмаар сонгуул өгнө. Тэд нар тэгж хандаад байвал бид нар тэр богонд суух нь улам хоцрох уугүй юу гэдэг асуултыг асуух гэсэн. Эхлээд. За яг нөгөө гоё яг нөгөө нэг мориндоо мордсон давхичсан чинь шууд хөрсөндөө болгоод ирлээ хөө. За ер нь биштэй хөө. Ер нь өмнө нь тэр ажил 1000 жил ажилласан юм чинь одоо 1000 нэгтгэжил дээр ажиллах ёстой гэдэг бол ер нь бол онлын зөв штэ. Одоо яг л нөгөө нэг төрөний яриад байгаа паттерн recognition хийж байгаа. Гэхдээ тэр бол бидний энэ ярьж байгаа бол илүүтэй одоо танин мэдхүү талдаа ярьж байгаа. Таны асууж байгаа бол илүү moral талдаа тий асууж байна. Тэгэхээр шууд аваачаа буулгаад хариулчих л да. Тийм. Ер нь шууд аваачаа зөрөгтэй хариулах юм бол тэр арга бол хоцрогдсон. Одоо байхгүй. Ирээдүйд тэгж явахгүй. Тэг өөр болчлоо. Тэр өмнө нь 1000 тэр урд нь 1000 зоддог байжсэн бол 1001 зодсон байхгүй. Тэр хэрэггүй бол тэр мэдээлэл хэрэггүй болсон. Ямар ч хэрэггүй. Одоо хамгийн гол нь юу гэхээр илүүтэй хэлж чадах уу тэрийг? Чадлагүй. Итгэлтэйгээр хэлж чадна. Энэ яагаад гэх юм бол энэ түрүүний хэлснээр бидний өмнөх үеийн мэдээллүүдийг цуглуулж агаад анализ хийгээд ирээдүйдээ хэрэгэлдэг байсан. Энэ аргачлал чинь тэр аяараа арчуулж байгаа. Одоо юу гэхээр яг одоо байгаа цааталт хамгийн гол хамгийн одоо айдас хөрмөр зүйл нь юу гэхээр одоо байгаа мэдээлэл чинь бүр ихсэд байгаа. Нэг хүмүүс одоо мэдхгүйс. Одоо ингэ байж тэр сар дэлхийгээс сарнаас сансраас ирж байгаа мэдээлэл хүмүүсээс гарч байгаа. Биднээс гарч байгаа тэр vibration эднэрийн чинь хэмжээд эхэлчихэж байгаа. Юу тэр өнгөрсөн жилийн тэр өнгөрсөн сарын тэр мэдээлэлтэй зууралдах. Энэ мэдээллүүдийг хэн сайн ашиглаж чадах вэ? Тэр бол хиймэл ухаанд хиймэл оюун ухаан ашиглаж чадна. Тэгэхээр яг одоогийн мэдээлэл чухал. Энэ нь сая жоохон moral тал руу орох юм бол манай монголчуудын уламжлалт орны буддын шашны өнөөдрөөрөө бай гэдэг руу чинь бас ингэ нийлээд байгаа. Өнөөдөр одоо байгаа юм чинь чухал болохоос биш. Өнгөрсөн рүүгээ дэндүү орох юм бол наадах чинь ностальжи байхгүй шүү. Ирээдүйд чинь чамайг дэндүү илүү эрсдэлийг чинь бодуулна шүү. Яг одоо чамд хангалттай их хэмжээний мэдээлэл байна. Хангалттай их хэмжээний юм байна. Чи энийг л ашигласаар хөөе. Тэр их олон ирээдүйд тэр хүн зоддог байсан тэр бол хамаагүй гэж. За би нэг ийм ерөнхий байдлаар хариулаад зогсооё. Тэгээд за би одоо ямар ч байсан та тэрийг ингэж солиорох боломжийг олгосон хамтран ажиллагч бас дурдах хэвээр. Тэгээд үргэлжлүүлээ дэх үү? За одоо ингээд бид хоёрыг ингэж ярих боломжийг олгож байгаа. Манай од мөндрийн алтан гишүүд өнөөдрийн спонсор бид хоёрыг дэмжигчээр ажиллаж байгаа. Тэгэхээр алтан гишүүдэд маш их баярлалаа. Та бүхний тусалцаатайгаар бид хоёр ингэж хамаагүй задгаа цагаа ярих болцоо олдсон байгаа учраас их жаргалтай байгаа шүү. Тэгээд нэг юм хэлэх гэсэн юу гэхээр дөрөв хэлдэг үг чинь тэгвэл ийм юм биш үү? Нэг кунфу панда дээр гардаг үстэй. Yesterday is Mr. Memory, tomorrow is юу лээ. Тэгээд today is a gift гэдэг чинь. Тэгвэл мөн үү? Мөн яг тэр чинь. За баярлалаа. За. Одоо тэгээд яах юм? Тэгээд сая ярихаар нэг удаа айцтай болсон. Айцтай болох нэг хэдэн юм байгаа юм. Суур асуудал. Нэг нь биш үү? Хамгийн чухал нь энэ мэдээллийг яаж одоо дамжуулж байна? Энэ мэдээллийг хэн контролдож байна? Тэр хүн power байдаг. За түүх хэрэгээ харах юм бол тухайлбал сонин гараал ер нь улс төр бол тухайлбал шал өөр болсон. Ягаад гэвэл нэг хүн очиод ярьдаг байсныг чинь сонин дээр бүх яриагаа гаргаж байгаа зэрэг тарааж байна. Тэрийг олон хүн зэрэг хүрч байна. Тийм болохоор тэр publishing тий одоо пресс одоо тэгээ сүүлдээ чөлөөт хэвлэлгээд энэ ч айгүй чухал болчихж байгаа. За тэгтэл одоо энэ хиймэл оюун ухаан, big data эднэр чинь энэ мэдээллийг бүгднгийн цуглуулж авах боломж олгож. Энийг хэрвээ ганцхан төр авах юм бол dictatorship маш амархан. Энэ ардчлал гэдэг юм устдаж алга болно.
ийм одоо айцыг үнийг одоо яах вэ гэдэг ийм дебет одоо яг энэ жоохон сэтгэдэг тэр орнууд чинь хүмүүсийн дунд чинь хизээний эхэлсэн шүү дээ. Тэгэхээр ингэж байгаа. Тэр түрүүний бас нэг ярьсан, хальт ярьсан. Жишээл миний датаг буюу би төрхөөсөө хойш юм санахгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй. Тэгтэл тэр мэдээлэл зөвлөлд компьютер чинь анханаас нь бүгдийг хэмжсэн ба шүү дээ. Бараг секунд тутам хэмжсэн байж чинь. Ийм цусны даралт нь ингэдэг тэгдэг. Өөрөөр хэлбэл намайг надаас л мэдчихэв. Тэгэд энэ мэдээлэл дээр үндэслэгээд энэ хүн ийм үед ууралдаг барьдаг гэдэг ингээд гараад ирээд намайг удирдах эхэлж байна. Бид нар мэддэхгүйгээр одоо тэр Элон Маскын хийгээд байгаа тэр тархи руу хийж байгаа чип чинь бүх зорилготой. Тэр тархинд байгаа бүгдийг дамжуулж чадна. Өөрөөр хэлбэл тэрийг бараг гаднаас дамжуул дахиад намайг удирдна. Инхээр нөгөө free will гэдэг юм яхаа. Хүн ер нь юу вэ? Тэгээ election сонгуульд өгөх гээд орохоор энд удирчихна шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ хиймэл оюун ухаан гэдэг байгаа чинь ер нь хиймэл нь аль нь хиймэл юм бэ? Бидний эн чинь хиймэл юм шүү. Одоо тэгээ бараг тийшээ цагаа тулуулав алдлаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр одоо яах вэ гэдэг дээр бид нар энэ янзаараа байх юм бол яг энэ нэг талаараа хүн төрөлхтний магадгүй сүрэл рүү орж ирнэ гэж. Яг хүн гэдэг утгаараа хүн гэдэг чинь нөгөө бид нарын нөгөө сонсох дуртай чөлөөт тий би чи яг өөрөө шийдвэр гаргадаг гэсэн байтал одоо бид нар өөрөө шийдвэр гаргаж чадхаа одоо бараг болцсон ба шүү дээ. Одоо яг бид нар яг өөрсдөө шийдэж байгаа юм уу? Цаанаасаа бүх энэ дижитал юмнуудаар л очиод за би тэгэх болчихгээл ингээл дагагдал боол шиг л явж шít. Тэгэхээр энэ нэг том асуудал байгаад байгаа. Хиймэл оюун ухааны одоо ер нь цааштай яах гэж. За тэгээд ер нь энэ сэтгэгч нарын ингэ бичсэн уншихаар бас л айц төрж ин л да. Одоо ингэж юм тэд нар. За дундад зууны үед бол ер нь энэ хүн чинь одоо амьтан байсан юм чинь амьтны хамгийн анхны хэрэгцээ хоол унд одоо орчин үеийнхэр зөвлөх юм бол одоо орлого гэсэн үг шүү дээ. Орлого нэг хүний дотоодын бүтээгдэхүүн дэлхийн нэг хүнд ногт дотоодын бүтээгдэхүүн 1800 онд хүртэл ерөөсөө өсөөг. Маш бага өсөлт. Өөрөөр хэлбэл тийм баялаг бүтээдэггүй байсан. Тэгээ тэр үед бол ямар хэн баялагын эзэн бэ гэхээр бүтээж байгаа очиад булаагаад авчаадсан. За манай өвдөөдсөн тэрэнд их сайн байлаа. Тэгээд харьцангуй тий ганган байлаа. Тэр угаасаа онлонч тийм байсан. Өөртөө сууд бүтээж чадчихгүй угаасаа. 4,000 дагуу тоглосон. За тэгсэн чинь 1800 оноос эхлээд нөгөө хүмүүсийн өөрсдөө их юм бий болгосон сайенс чинь шууд амьдралд нь нөлөөлж орж ирээд Европт ажил төрийн хувьсгал болоод тэгээд нэг хүнд ногт дотоодын бүтээгдэхүүн анхудаа түүхэнд өсч эхэлсэн. Тэрээс хойш чинь хэдэн мянга дахин өссөн байж байгаа. Одоо тэр үеийн бид нар одоогийн бидний хэрэглээ бол Чингис хаанаас хамаагүй илүү байгаа шүү дээ. Чингис хаан одоо бид нар шиг Чилийн дэлгүрт ороод би Чили винаа ой, Австрали винаа ой чадахгүй шүү дээ. Тийм байх. Ирсээр хэдэл нөгөөтг нь. Тэгээд ийм нөхцөл байдал ийм болцсон байж. Одоо тэгтэл гараад ирсэн чинь гэж. За ингээд ажил дээр хувьсгалын үед тэр хүмүүс чинь өөрсдөө ажилтнаар орж ирж ажилуулна тийм мөнгөтэй гэсэн ажилуулна. Тэгээ ажилуулахаар чинь тэр хүмүүс чинь сайн өрөөдөлтэй ажиллахын тулд тэр хүмүүст боловсрол хэрэгтэй. Тэр хүмүүс чинь тий тэг лейбогаар дамжаад юу ирж нэг нөгөө талаасаа би нэг бүтээгдэхүүн гаргачаад зарна. Нөгөө хүмүүс мөн өөрсдөө худалдаж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс орлоготой байх хэвээр. Тэгэхээр цалингийн нэмнэ. Ингээд нэг лупонд ороод ингээ хамтаа капитализм урагшилж байгаа байхгүй. Тойрогт ингээд ороод би чамайг take you take me гэдгээр ингээд тэгтэл яг энэ дээр political system давхар ороод ирж байгаа. Юу гэхээр за нэгэнтээ юм байгаа юм чинь энэ сонгуулийн энэ олноос асуудаг болтой тий. Демокраси. Ингээд хамтаа ингээ сайхан явж илээ шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг Фукуямагийн нэг end of history гэдэг шиг одоо энэ гараад ирсэн чинь нэг юу эвдэж байгаа юм шүү дээ. Одоо тухайлбал бодъё л да. Элон Маск ингээд Марс руу ингээд өөрийнхөө хувийнхаа онгоцыг хөөргөж чинь тий. Тэрийг хөөргөхөд за инженерүүд ажиллаж байгаа. За мөн тэр дотор нь одоо хүн суул 2-3 сансрын хэсэг суух байх. Тэр их том хүлгээчин хийх чинь баахан майнинг, баахан материал хэрэг болнод. За тэр материал дээр нь очиж бас хүн байхгүй заяа. Надаа ингээд газар авах чинь. Өөрөөр хэлбэл энэ том бизнесүүд хүн хэрэггүй болчихж байгаа юм. Нэг хоёрдугаарт энэ бизнес бүтээгдэхүүнээ зарах гэхээр худалдаа авах чинь хүн зарах болчихж байгаа. Хоорондоо эдэр чинь ингээд зараад эхэлж байгаа. Том роботууд их хэрэгтэй юм зараад эхлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн айж үзэгч бол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр анх удаага одоо айлгаад байгаа нь тэр анх удаага хүний нийгэм дотор каст бий болох юм байна. Яг элит тэд нартэй ажиллаж чаддаг нэг хэсэг бусд нь бол тэгэл масс ингээл байж. Тэд нар капитализмын үед бол бидний ядаж customer is king гэх тий. Одоо customer биш болчих яах юм бэ? Жанк болчихлоо шүү дээ. Одоо яах юм? Энд чинь одоо яг энэ хиймэл уу юу хаа англиар хэлэх scrap yard мөн үү баг?
Тий. Одоо human yard мөн үү? Тэр хүмүүст бол хоолыг нь маш амархан бэлдээд өгч асуудал байхгүй гэж. Тэр productivity эдгээр сайжруулж штэ. Тэгэл хоолын өгч амтнаас ямар ялгаа бол. Нөгөө нэг Цезар шиг нөгөө нэг зугаацах юм нөгөөд хоол виногийн нөгөөд талахын өгчөө тэгээд бид нар юу ч ярихгүй мөн үү? Юу ч ярихгүй. Тэгэл тэгэхээр одоо энэ бид нар хиймэл оюун ухаан гээд одоо их тий багсаад идэг энэ том асуудлуудаа одоо хариулж эхлэхдээ ядаж төсөөлж эхлэхгүй болвол зүгээр нэг мэдсэн чинь ягаад гэвэл түрүүн мэтэр нэг ярьлаа шүү дээ. Хүмүүс тийш явж байгаа мэддгүү. Угаасаа by nature энэ чинь гүцэхгүй тэрийг ойлгоч. Тэгээд анзаарахгүй явж байгаа. Өглөөрөө хэцүү шүү дээ. Яг ингээ бүх хүн ингээ жигдхэн тийм ойлголттой болно гэж айгүй хүнд байхгүй юу? Үнэн биз дээ. Жишээлбэл айгүй энгийнээр асууя л та. Ийм болох гээд шүү гэж ярьсаар хагаад 20 жилдээ тийм босынхан дараа бүгдээр ийм болчлаа гэдээ орилдог үстэй. Зүгээр ер нь санаа нь. Тий. Одоо тэгэхээр хиймэл оюун ухаан дээр бол ер нь дэлхийн даяар бол иймэрхүү л яриа болж байна. Тэгээд ер нь тэгээ цаашдаа энэ яг яах гээд байгаа юм. Ер нь буцаад ийм асуултын тэмдэгний доор орж байна л да. Тэгээ ер нь бол магадгүй ер нь бид нар чинь одоо бидний энэ амьдарч байгаа энэ орчлон хорвоод ирж хүн ямар анхныхын ч биш. Соёл иргэншил үүссэн. Үүссэн л болохоос үүссэнтэй их төгсгөлнч биш. Магадгүй энэ удаагийнх нь маш ойрхон ирсэн байж магадгүй юм шиг. Нэг асуулт асууч. Яг философийн маягийн тэгтээ яг математик дээр сурсан ч гэж болох үс нэг асуулт байна. Амар шудраг асуулт гэсэн үг. За ингээд та түрүү ингээд 200 300 жил 500 мянган жилийн өмнө ингээд хүн ингээд бусад бактеритэйг адилхан ингээд явж исэн гэдэг ярьлаа. Ямар ч оюун санаа баг. Бид нэр ингээд хөгжөөд ойлголцоод сүүлийн 2500-аас одоо наашид татилаа. Тэгвэл конус шиг байгаа сте. Тий. Буюу хар нүх чинь төв рүүгээд ойртсон улам хурцсаж байгаа сте. Процесс нь. Тэрэн шиг хөгжлийн зүй тогтол харагдаж гэнэ үү гэж би боддог байхгүй юу? Тэгвэл энийг юу гэж хэлэх гээд байна гэхээр хүн зүйлдээ хурдаг үүсгэх болохоор яах вэ? Хайдаг байхгүй юу? Хаяхаар яа тийм. Эсвэл төв хийдэг. Тоохоо бил. Тоохоо болохтой ганцхан юм найддаг юу гэхээр хүнд итгэл хамгийн сүлд өгдөг байхгүй. За арайч тэхгүй байлгүй дээ гэдэг үгээр бүх үгээр одоо үүдийн нэг толгоогоо ингэж гашлахсан бодлуудаа дуусгадаг байхгүй. За арайч тэрэндээ тулахгүй байлгүй дээ гэдэг үгийг аюух сонсч байсан мөн үү? Тий. Тэгтээ тэрэн тулаад ирэхээр гасалтгаад. Яг энийг нэг өөрийнхөө бодлороо ингээд дэмжиж гин үү юу гэж бодож байна. Яг тэр би ингээд хар нүх шиг гэж хэлээд байгаа байхгүй. За бүх процесс коммуникац айгу хурдан яваад штэ. Тий. Анхандаа ингээд хүн ил чилгээгээл 7 хоногийн дараа ч юм уу ингээд ярьжсэн бол одоо зүгээр одоо хоёулыг чи ингээд лайв үзээ сууж штэ. Тэр чинь бүх мэдээлэл маш хурдан солилцох тусам яах вэ? Улмал хурдан процесс нь явагдана да. гэж хэлэх гэсэн санаа. Зөв. Ер нь яг том зургаар бол санал нэг байна. Би ч гэсэн хувь хүнийхээ хувьд бол ер нь хар нөх бол энэ хорвоогийн ертөнцийн дээр байгаа үзэгдлийг ингэж тэр үзэгдэл бол тэгтээ хасаагүй байгаа. Ер нь бид нар тэндээс ангид биш. Ер нь тэр зүй тогтол бол ерөөсөө бид нар энэ ертөнцийн нэг хэсэг байхгүй. Бид нар их удаагүй илүү ухаантай өөр газраас ирсэн ш. Зүгээр л эдгээр өчүүхэн хэсэг болохоор хүний бидний одоо энэ байгаа энэ амьдралч гэсэн нэг үг байгаа шүү дээ нөгөө бүх эхлэлтэй бүхэн төгсгөлтэй байдаг гэж. Төгсгөл байгаа. Төгсгөл рүүгээ очихоор бол тэр хар нүхтэй адилхан тийм яг тийм аналог тийм үзэгдэл бол явагдана гэж би бол итгэдэг. Ялангуяа энэ тооны аналог гэж хэлдэг юм. Тий, аналог. Яг тэр бол бид нар ч арайш тийм хар нүх чинь тэнд одоо юу ээж болох вэ гэх. Одоо ингээд зааж явах нь стор нөгөө нэг юу илээ нөгөө задгаа цагаанаар ярих юм бол ер нь би аналог болгож бодох их дуртай. Тэр ер нь хүний бас нөгөө нэг тарих ажиллаж байгаа анализ гэж нэг арга нь л та тий. Бид нар ингээд одоо ингээд байгаа ертөнц чинь ингээд буцаагаад цаг хугацаанд буцаагаад авах юм бол урсаараа агшаад Big Bang болсон байна гэдэг шүү дээ. Тэгээ одоо Эйнштейний онолоор бол энэ дотроо цаг хугацаанд хамт явсан. Тэрнээс өмнөх гэсэн ойлголт байхгүй. Эндээс цаг хугацаа орон зай хамт эхлэн пан гэдэг гэсэн. Яг энэ аналог хүн үүсгэж гэсэн тийм л байгаа байхгүй. Бид нар өөрсдөө би одоо ээжийнхээ хэвлээд үүсгэхдээ тэрнээс өмнө юу байсан гэж ярих гэдэг. Би байсан юм чинь тэнд л үүслээ шүү дээ. Тэгэл тэндээс хойш миний энэ ертөнцид байгаа орон зай цаг хугацаа зэрэгл үүсэж байгаа хөх. Тэгэл үүсэл ингээл явж байна. Тэгэхээр тэрэн шиг ингээл тэнд байгаа тэр аналогууд бүгдээрээ байгаа гэж боддог. Энэ нар өдөр тутамч хүртэл өдөр тутамч байгаа. Бид нар яг гэвэл бид нар чинь тэрний нэг хэсэг нь байхгүй та. Тэрний нэг жижигхэн тэр дэлхийн нөх олон гариг дээр байгаа тоосон дээр байгаа. Тий, one of the example мөн үү?
тийш бид нар бүгдээрээ тэр дотор орсон. Тэгэхээр бид нар ч хүртэл тэр шин чанар байж л байгаа шүү дээ. Төрхтөөчний одоо ингэдэг бид нар бүхэн тэрэн шиг бидний нийтдээ байгаа энэ соёл иргэншилгэн үү энэ одоо юу бол бас л дуусна. Харин одоо бол AI-г бид нар дуусах нь бид нараас өөрсдөө самаарна л да. Ялгаан тэр тийм. Ялгаан тэр. Тэгэхээр энэ янзаараа орхичих юм бол ингээд эн чинь өөргөө ингээд тас алаа хийчих. Бид рүү урагшлаа авчих шүү дээ. Урагшлаа мангар хурдтай ингээд урагшлаа авчихсан байж. За тэгэхээр энэ одоо бид нар юу хийж чадах юм бэ гэхээр за хоёулаа төгсгөл рүү орж байгаа шүү. Цаг маань юу вэ? Одоо ер нь бол 2 минут байна. За. За тэгвэл бид нар одоо юу хийж чадах юм бэ гэхээр бид нар ер нь энэ дэлхийд даяараа энэ хиймэл оюун ухаан энэ дотор одоо жишээлбэл энэ чинь хамгийн их биднэрт гарч иж байгаа энэ ухаалаг гар утсаар дамжсан энэ одоо коммуникац нийгмийн сүлжээр орцсон гэдээ явж байна. Тэгэхээр бид нар эднэрийг эхнээсээ маш хурдтай зохицуултаа хийж эхлэх шаардлагатай байна. Ер нь хүн төрөлхтөн. Тухайлбал одоо тэр ботууд гарч ирэл сонгуул болохоор нөлөөлж байна тий. Гэхдээ тэн дээр орох юм бол яг ядаж би хүнтэй ярьж байна. Эсвэл зүгээр энэ алгоритмтай ярьж байна гэдгээ мэддэг. Энэ зохицуулт хийж байх хэрэгтэй. Алгоритм бол сонгуул Монголын талаар бол хүнд нөлөөлөх ёсгүй хуультай байж болно. Хүний нөгөө фри вил авч үлдээ гэж үнэхээр бодож байгаа бол. Тэгэхгүй бол одоо нөлөөлөд нь шүү дээ. Яг энэ үүднээс жишээлбэл бид нар одоо боловсролын сайд Наранбаяр санаачлаад 16-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн хаяггүй байх. Өөрөөр хэлбэл хүн насанд хүрэхээс өмнө хаяггүй байх. Энэ Австралийн хуулийг дагсан хуулийг санаачлаад одоо явж байгаа. Ерөөсө том зургаараа харах юм бол цаана явж байгаа энэ том агуулгын хүрээнд хийгдэж байгаа ажил. Өөрөөр хэлбэл бид нар үр хүүхдүүдийг Монголынхаа ирээдүг энэ айхтар юмнаас хамгаалъя. Бидний хийж чадах зүйл бол энэ байна. Ядчил. За ер нь бол одоо жоохон дарк гэх юм уу бас их гэгэрц одоо намайг нэг гэгэрүүлж идэх шиг тийм яриа ирсэн. Баярлалаа. Гэхдээ асуудлын гол нь бид нар нэг ийм юу гэдэг одоо юу гэдэг нийтээр хүн төрөлхтний өөрийнх нь зассан зуршил та зөвхөн Монгол хүмүүс юм биш. Айхаараа айцтайгаа тултгүй цухтаад тэр айц нь томордог байхгүй. Тэгэхээр миний зүгээр бодлоор бол бид нар айц гэдэг чинь өөрөө мэдлэггүй байгаа хэлбэр мөн үү? Тэгэхээр хэрвээ үнэхээр нөгөө нэг айцтайгаа тулъя гэж бодож байгаа бол мэдлэгээ сайжруулад тэрнтэйгээ тэрэлдэх хэрэгтэй. Тэрнтэйгээ ойлголцох хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үзий ядаж зүхтах биш. Улам ойлгож явах юм бол би хувь заяага удирдах гэсэн үг зөв. Зөв. Санал нэг. Баярлалаа. Тэгээд одоо дэлхийн дуу хоолой гэдэг нэвтрүүлгээр одоо хиймэл оюун ухааны хувьсэл одоо ба ирээдүйн талаар нэлээд юм бодулсан яриа өгсөн ганцлогтой баярлалаа. Тэгээд энэ одоо нэвтрүүлгийг бас одоо ивент итгэж хамтран ажилласан MMS компани болон Од мөндрийн алтан гишүүдэд бас баярлалаа. Та бүхэн шинжлэх ухааны таны мэдхүн Од мөндөр сувгийн одоо дэлхийн дуу хоолойн нэвтрүүлгийг NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээвч сонслоо. Санаа алдууц нэвтрүүлэг байлаа. Тэгээд миний бодлоор бол энэ нэвтрүүлгийг дахиж нэлээ 2 3 үе татамжтайгаар явах хэрэгтэй. Явах юм байна гэж харж байна. Тэгэхээр түрүүн та аягүй том философи үгээс өнөөдөр л өнөөдөр тий. Тэгэхээр маргааш гэдэг чинь бас өнөөдөр үстэй. Сарын дараах 6 сар чинь ч гэсэн өнөөдөр мөн үү? 6 сарын дараах. Тэгэхээр энэ нэвтрүүлэг дуусчихгүй юм байна гэж бодлоо. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн одоо уулзлаа баяр та. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.